Худалдан авалтын захиалга цонх гадны нийлүүлэгчээс бараа бүтээгдэхүүн худалдан авах захиалгыг үүсгэхэд ашиглана. Нийлүүлэгчид рүү төлбөр хүргэлтийн шаардлагатай мэдээллийг дамжуулж худалдан авалтын процессыг удирдана. Худалдан авалтын цонхны зүүн доод хэсэгт байрлах нэмэх товчийг дарж шинэ мөр үүсгэнэ. Лид таян мөнгө шилжүүлэх эсвэл бараа нийлүүлэх хугацааг бичнэ. Салбарын дугаар захиалгыг аль салбараас үүсгэж байгааг сонгоно. Нийлүүлэгчийн дугаар захиалгаа аль нийлүүлэгч рүү хийхийг сонгоно. Барааны тоо ширхэг оруулах худалдан авах барааны нийт ширхгийг захиалах тоо хэсэгт оруулна. Захиалгыг нийлүүлэгч рүү илгээх захиалга илгээх төлөвийг сонгосноор имэйлээр автоматар нийлүүлэгч рүү илгээгдэнэ. Захиалгын төлөв тохируулах эхэлсэн төлөв энэ үед захиалгыг хадгалж болох бөгөөд дараа нь мэдээллийг засварлах боломжтой. Төлбөрийн нөхцөл сонгох сард хэдэн удаа төлбөр гүйцэтгэх давтамжийг сонгоно. Бүртгэл хийж дууссаны дараа хадгалах товчийг дарж бүртгэлээ хадгална. Хүлээн авах падаан хэвлэх захиалсан бараагаа хүлээн авсны дараа хэвлэх товчийг дарж падаан хэвлэнэ. Энэ падаанд гарын үсэг зурах боломжтой. Үйлдвэрлэлийн захиалгын лавлгаа харах үйлдвэрлэлийн цонхноос өмнө нь хийсэн болон хийгдэж буй захиалгын мэдээллийг харах боломжтой. Нийлүүлэгчийн шүүлт хийх тухайн худалдан авалтыг гүйцэтгэх нийлүүлэгчийн дагуу шүүлт хийх боломжтой.